Хаашаа явах гэж байна? Португал, Порто. За, ажлын машин авах гээд байж байна. Шалгаж байна. За, бид энэ ч Портод байж байна. Өнөөдөр бид машин авчаад тэгээд Портогийн хажуудлаас машин авчаад тэгээд кемпинг дээр ирчээд гэс Порто гэдэг хот руу ирээд энэ сүмийн гадаа байж байна. За, манай гэр бүл Португалд ирээд аяллаа машинтай. Сайн уу? Аяллаа машинтай ингээд аялаад явж байна. Өнөөдөр Португал дээр 2 өдөр бид өглөө цайгаа авах гэж байна. Umi miwa suwi. Гоё юм байна. Бид өглөө цайгаа авах гэж өнөөдөр цаашаа явнаа. Цаашаа явна. Далаа эргээд дагаад явна. Манай охин ингээд өглөөний цай бэлтэж байна. Яа. За. Өчигдөр Португал улсад ирсэн. Португал улсад бид анх удаага ирж байгаа. Тэгээд 7 хоногийн хугацаатай ирсэн. Тэгээд ийм аяллаа машин өслөө тэгээд бид Портогоос өдлөөд 2 өдрөө явж байна. Портогийн хажуудлыг далайн эрэг дээр кемп дээр буучаа. Тэгээд цаашаа одоо Назарай гэдэг дэлхийн нэг хамгийн том давлгаа гэдэг амар серфер хүмүүс ирж серфинг болдог. Юу руу явна? Давлгаатай. Назарайгийн хот руу. За тэрнээсээ гараад цаашаа Лиссабон ороод Португалынээс Лиссабон ороод Лиссабонд нэг 2 хоног. Тэгээд урагшаага Фаро Албуфера гэдэг далайн эрэгтэй жоохон тийм дулаахан ер нь их туристүүд очдог газар. Тийшээ очихгүй бид нар явж байна. Тэгээд одоогийн байдлаар аялал бол гоё болж байна. За бидэд Назарей явах замдаа Авейра гэдэг жижиг хотоор Португалийн Венец гэдэг юм каналтай хотоор явж байна. Саяхан энд явж байна. За энд нэг хоол идчихэд цаашаага дахиад 100 гаруй километр байгаа. Цаашаага явнаа. Дэлхийн хамгийн өндөр том давлгаа байдаг. Назарей гэдэг хот руу жижигхэн тосгон руу явнаа. Тийм ээ.
Video Pink, 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 brown. Маруж идэж. Та нар ямар маруж идэж байгаа? Би калипо strawberry freeze. Үжи хуваана гэсэн дүүтэйгээ. Мама хаваа. Тэ? За аяллаа мар 3 дахь өдөр. Өнөөдөр жоохон саарл байна. Ер нь бол 3 орох шинжтэй болоод явчих. Өдөр бид нар энэчээ. Энэ нэг хөлнгийн клубын гадаа энэ тусаал дээр хийж хонсон. Тэгэд ер нь бол хонжгоо газар айтайхан цэвэрхэн орох юм бол ер нь бол хаан чамаагүй ингээд нэг шүн хонж болдог байгаа. Европт ер нь бол бид нар шүн хончоод өглөө би бас пицца гад 0 орж 0 хайжгүйгээд тэгээ ийшээ явж нэг Макдоналдс очиж 0-д орчоо тэгээд ирж гинэ. Хоёр хүүхэдтэй донат авъя гэсэн донат авсан. За одоо орж харъя. Цайгаа бэлтцсэн байна. Хүүтэн байна уу? За цайна хаана байгаа? Дүүдээ. Цайна. Окей, за. За одоо хоол хийх гэж байна. Дахианы мах шарна, дахианы шүл хийн. Манай эхнэр хоол хийх гэж байна. За аялал ямар байна? So far. Шүлж байна. Картона татсан. Яа нэг дахианы шүл хийхгүй. Монгол хүн болохоор шүлээ сандуу байна. За. Аялал ямар байна? Дэжгүй юу? Дараа нь гоё удаа явнаа. За ямар юу га дахианы мах байна. За тэр нь хөлдөөсөн. Анч бас хөрхөн хөлдөнгөө алдсан байна. Одоо хөлдсөн биш. Үглээ намайг хөлдсөн чи. Тийм үү. Ингээд 70 дээр тавьцсан. Тэгээд машина. Одоо ингээд хоолоо ээж идчихэн гутаа. Усан гоё парк. Үзэн тий. Манай хоёр хөцөө. Маруж игдэд онгорох шиг байна. Маруж игдэд биш. Зогсоод яаж юм те. Бид сая өдрөөс хоолоо идчихэд дахианы мах шарсан. Тэгээ идчихэд кампинг дээр ирчихэд. Зөндөө кампинг. Зөндөө биш. амар үнэтэй. 100 хэд гэсэн. Амар үнэтэй байсан хэд байсан за. 107 2 хоногийн 107 евро юм уу тий? Тий. Тэгсэн чинь портод бид нар хоёрыг бодвол зүгээр л яг ингээл жорлон байнтай уутаал бусдаг кампинг 22 хоногийн 25 24 24 одорсон.
Нэг хоног хийдэ. Дотоод үгүй. 50. За бид нар энэ чи Лиссабонд ирсэн байж байна. Манай хүүхэд тоглоомын дэлгүүр орно гэдээ уурлаад байна. Тоглоомын талбай. Тоглоомын талбай юм. Явах гэдээсэн шүү дээ. За. Тэрний буцаад машин руугаа явах гэдээсэн чи нэг тоглоомын талбай харсан хгүй. Тэрийг тоглох гэдэг. Тэрийг тоглох гэдэг юм. За. Ямар юм байсан юм бол аав ээж хоёроос мэдэхгүй л байна. Пират. Жох ууртай байна. Тэ? Саяны машины хүн. Яса. За бид энэ чи Лиссабонд хоол эргүүлээд явж байна. За аяллаа 3 дахь өдөр. 3 дахь өдөр. За сэтгэл ямар? Өстой гоё. Хоол идэхлээр угаасаа дараа нь хоол идсний дараа сэтгэл асуул өргөлж гоё. Тэгээ food corner гэдэг. Ер нь бол бид нэр ингээд аяллаар явахдаа оронд очиод ер нь хотодод очиод ийм food corner-уудаар нь орж хоол эргүүлдэг байгаа. Тэгээд тухайн улсын гой хоолнуудыг идэж үзээд тэгээд Португал бол яалтчгүй гоё далайн хэрэг дээр байдаг далайн улс болохоор яалтчгүй далайн хоолнууд загас магас нь бол гоё амттай. Тэгээд мэдээж виногоор бас алдартай. Хүүхдүүдэд агаал ингээд дэлгүүр явдаг гэсэн. Манай хоёр хүүхд хоёулаа нэг юм сакстай. За бид энэ ч Португалийн Коимбра гэдэг хотод ирсэн байна. Залуучуудын хот. Их сургуулиудын хот. Португалийн хамгийн анхны хамгийн эртнээс их сургууль энэ ч байдаг. Залуу байхад ямар ч хувц өмссөн би чинь ингээд хувцсыг чинь чимдэг байхгүй. Өгшин болонгод гоё хувц өмсөх хэрэгтэй байхгүй. Гэж нэг хүн хэлсэн байдгийг. За бид нэр Коимбра гэдэг хотод ирсэн байна. Португалийн хамгийн эртний их сургуультай, их сургуулийн хот байна. Залуучууд ихтэй. 150 мянган хүнтэй, 30 мянган оюутантай. За 11 12 дугаар зуунд Португалийн нийслэл байсан ийм хотод ирсэн байна. Их таалагдж байна энэ хот. Ийшээгээ ингээд Old Town. Энд болохоор ийм гоё кофе шоп, ресторан, дэлгүүр хүмүүс ингээд оюутнуудын тэр хувцсан тэр байна.
Тий, оюутнуудынх нь хувцас нэг юм хувцастай. Тий, нэг юм хувцастай ингээд оюутнуудынх нь. За, хоёр хүүхдээ энэ дэлгүүр рүү алтцсан. Хоёр хүүхдээ тийшээ орцсон. За ангис. Ой. Хоёр хүүхдээ дэлгүүр рүү алтцсан. Хоёр юу гэж? Аа? За гарыг. Явъя. Let's go. Yeah. За манай ихнэр анх удаага маяллын машин бариа явж байна. Манай хүүхдүүд энэ хойно суудсан байна. Тий. Анх удаага юм барьж явж чадахгүй гэсэн юм хөнгөө газар. Оо сайхан явж байна. Оо. За бид амралт усад харж явнаа. Харж явнаа. Саяна харихгүй гэсэн. Харих жоохон дургүй. Үчин бас жоохон харих дургүй.